Монгол ардын үлгэр сарсан бавгаахаа. Араатан жигүүртний хаад албад дэрэгдээсээ албан татвар хураах болжээ. Араатны хааны элч үнэг сарсан бавгаахаад очиж татвараа өг гэв. Сарсан бавгаахаа би жигүүртэн шүү дээ. Яалаа гэж танаа хаанд татвар төлөх билээ гээд нисээд явчихж гин. Үнэг яах аргагүй жигүүртэн юм да гэж бодоод хоцорчээ. Тэгтэл жигүүртний хааны элч хатсаг ирж сарсан бавгаахаад татвараа өг гэв. Сарсан бавгаахаа би араатан шүү дээ. Яалаа гэж танаа хаанд татвар төлөх билээ гээд араа шүдээ ярзаалгаж гин. Харин харцаг яах аргагүй араа шүдтэй амтын юм байна даа гэж бодоод нисээд явжээ. Ийхүү сарсан бавгаахаа үнэг болтол араатан жигүүртний хаалны алиндш татвар төлөхөөс зугтаж явдаг гин. Тиймээс өдөртөө амтанд харагдахгүй гэж хадны ангал модны завсар зайлахад нуугдан хорогддог юм санжээ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.